монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгт харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 13 минут болсон байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын янгаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялахад алс хязгаар үгүй гэсэн уриатаагаар жуулчин компани Жанжажи Аватар киноны гайхамшиг мэдрэх аяллаараа хамтран ажиллана. За мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нэгс уриатаагаар очир дагуулсан био элгэний нухаш хамтран ажиллана. За ингээд өнөөдрөөс эхлээд нөгөө тал нэвтрүүлэг шинэ болонтой болж байгаа. За бид ер нь бол хааны тухай яагаад гэвэл ер нь бид нар өөрөө хаангу болоод энэ чи юу юм бэ? 100 жил болж байна уу те? Тийм баг. Тий. За ингээд хаангу болоод 100 жил болж шít. Манай улс өөрөө хамгийн Монголын хамгийн сүүлийн хаан бол 8 дугаар багж явцандаа ботогд байдаг. Тэгэхээр ингээд бид нар өөрөө хаантай байжгаад хаангу болоод 100 жил болж байгаа учраас ер нь одоо дэлхий дээр байгаа хаан тулсуудын хаадыг танилцуулъя гэж бодсон. Тэгээд орчин цагийн хаад гэдэг ийм болонтой болж байна. За яг одоогоор дэлхий дээр 206 улс орн байдаг гэж үздэг. 206 улс орны 193 нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн буюу нүүб хүлээн зөвшөөрдөг. Яг үнэ. За зарим улсууд бол нүүбд хүлээн зөвшөөрдөг жижиг улсууд байна, маргаантай улсууд байна. За нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн гэхээр өөрийн гэсэн яг хил хязгаараа тогтоосон хил хязгаартай. За өөрийн гэсэн хууль дүрмтэй. Тэгээ бусад улсууд нь энэ бол бие даасан тусгаар тогтсон улс гэж хүлээн зөвшөөрсөн ийм улсууд гэсэн үг. За энэ 193 нүүбд гишүүнчлэлтэй ийм 193 улсаас 44 хүн улс л яг одоо хаант засаглалтай гэж үздэг. Хаантай гэсэн үг. За ер нь бол 20 дугаар зуун бол асар том хүндрэлтний хувьд бол ийм одоо нүргэнтэй асар том нээлтүүд хийсэн, өөрчлөлтүүд гарсан ийм жилүүд байлаа. Энэ 100 жил бол маш олон улс орон хаантай байжгаад хаанг болсон. За одоо байгаа энэ 44 хаант улсын зарим одоо ерөн за ихэнх шахуу химжээт эрхт. Химжээтэй шүү. Ямар нэгэн байдлаар тий ер нь ихэнх нэгэн бэлгэлийн чанартай дөө тий ийм хаантай байгаад байгаа. За тэгээд ер нь бол бүх цаг үед ер нь Холливуудч тэр ер нь бол сериал кинонуудын хамгийн гоё сэдв бол ордны ховжив. За ордны ховжив ярьцгаах юм байна тий. Ер нь бол тэгэхээр хаан гэж ярихаар хааны дагуу ордны ховжив л ярина. Хаантай холбоотой ховживүүд ер нь бол хизээч батлагддаг. Харин. Тэгтээ хизээч зогсдгүй. Байгаад л байдаг тийм. Тэгээ дээрэс нь хүмүүсийн анхаарлыг татсаарлаадаг. За бидний өнөөдөр танилцуулах анхны хаан бол Испанийн цог жавхланд эзэн хаан 1-р Хуан Карлос гэдэг хааныг танилцуулнаа. За 1-р Хуан Карлос 1938 онд төрсөн. Тэгээ 1975 оноос 2014 онд Испанийн хаан ширээнд заларч агаад өөрийн хүслээр хаан ширээгээ хүүдэн шилжүүлж өгсөн. За. Ингээд хаан ширээнээсээ буучсан ийм өмнөх эзэн хаан гэж хэлж болно. Одоо өмнөх эзэн хааныг ярих гэж шүү дээ. За. Одоогийн Испаний одоогийн хаан 6 дугаар Филипп бол түүний хүү. Тэгэхээр энэ хүн одоо Испани улсын төлөө яг юу хийсэн юм бэ гэдгийг өнөөдөр хэдүүлээ ярина гэсэн үг. Одоогийн Испани 6 дугаар Филипп хааны эцэг буюу эцэг хаан буюу аав хаан нь алдарт юуны 1-р Хуан Карлос. Ер нь хүүхд тахт мэдэн дээр айгүйх ярьдаг байсан юм а. Испани хаан 1-р Хуан Карлос гэж ярьдаг байсан. За тэгвэл Испани бол одоо юу гэдгийг химжээт эрхт хаантай үндсэн хуульд ийм засаглалтай орн гэсэн үг тийм. Парламент ерөнхий сайд ер нь бол өдөр тутмынхаа төрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Гэхдээ одоо юу гэдэг 6 дугаар Филипп гэдэг хаан байдаг. Японтой ажиллах гэсэн үг юм да ер нь. Япон Британтай төстэй. За энэ Хуан Карлос гэдэг хүний нэр бол чихтэйх уртаа. За Хуан Карлос Альфонсо Виктор Мария де Бурбон и Борбон дос Сицилиас. Ийм урт нэртэй. Бурбоныхан гэдэг тий. Энэ том овог байна алдартай. За энэ хүн 1938 оны 1-р сарын 5-нд Ромд төрсөн. Италийн нийслэл Ромд төрсөн. Испани хаан байж аж. Тийм ээ. За энэ хүний аав нь болохоор Барселоны гүн Инфанте Хуан де Бурбон. За ээж нь болохоор Барселоны гүнгийн ахуй Мария де лас Мерседес де Бурбон. За нэг овгийнхан Борбон овгийнхан бол ээж аваа хоёр нь. За өвөө нь болохоор Испани хаан 3 дугаар Альфонсо. Хааны удам. За өвөө нь бол Испани хаан 3 дугаар Альфонсо. За ингээд 1931 онд Испанд хувьсгал гараад 13 дугаар Альфонсо дээр өвөө нь 13 дугаар Альфонсо хааныг хаан ширээнээс нь түлхэж унгаад. За ингээд Испаниас хөөцсөн. За 30-аад он гэж авчиад Оросууд тий 17 онд Оросууд авчиад хувьсгал хийгээд хаана алаа хийцэн. Тэгэл ерөөс энэс хойш ирсэн гэл бүгд ерөөсөө хаадуудаа хөөдөг ийм нэг ийм хувьсгал гардаг гэсэн дэлхийн нийтээрээ. За ингээд 13 дугаар Альфонсог Испанд иргэнэ хувьсгал гараад хааныг хаан ширээнээс түлхэж унгаад Испаниас хөөцсөн. Арайч алаагүй. Ингээ хөөцсөн. За ингээд 13 дугаар Альфонсо хаан гэр бүлээрээ Испани руугаа буцаж очих ирэх байхгүй цөллөгт маягтайгаар нэг юм сүллэгийн маягтайгаар Европын том хотуудаар ингээл аялаад л амьдарч исэн. Тэгээд Ром төрсөн юм уу? Яг тэгж яваад.
Тэрнээс шуулна Испанд л төрөх ёстой л доо. Тэгээ авчиад өвөн авчиад ингээ хөөгдсөн Испанчууд одоо юу гэдэг хаангу болно гэдэг ингээд хөг айц. За ингээд Хуан Карлос эцэг эхийнхээ хамт 1938 оноос 47 он хүртэл 10 гаруй жил Ром, Лиссабоны ойролцоо, Estoril, Швейцарын Лозан хотуудад амьдраад за ингээд Испанд ирэхгүйгээр ингээл Европын хотуудаар амьдарч явж хагаад за ингээд 10 жилийн дараа буюу 1947 онд за Испаний хаан Испандаа эргэж ирж болно гэж зөвшөөрөөд ингээд Мадридэд ирж суурьсан баг. Төрөлхтөө ирж байна. Тий, ингээд эднийг ирвэл Испанд ирэх эрхтэй болсон нь болохоор дарангуулагч Франциско Франко гэдэг ийм том цэргийн одоо дарангуулагч Испанд төрийн эрхэнд гарч ирлээ. За энэ нөхөр гарч ирэнгуутаа Испанийн 2 дугаар бүгд найрамдах улсыг байгуулад за тэгэнгуутаа энэ Франко ингэсэн. За ер нь бол хаана авч хайдаг чи ер нь бол бидний хувьд буруу юм байна уу? За би бол ер нь Испаний хааныг ингээд манай Испани улсын маань хаан ингээл одоо өөр хотуудаар өөр улсуудаар ингээд тэнж амьдэрж штэ. Тэгээ энэ бол буруу гэд тэгээд 36-аас 39 оны хооронд иргэний дайн болж байгаа Испанд чинь. Тий иргэний дайн болоод тэгээд нөхөр бол энэ иргэний дайнд ялаад цэргийн дарангуйл буюу өөрөө бол яг ингээд цэргийн хүн байсан. Ингээд цэргийн дарангуулагч болж байгаа байхгүй. Өдөртөгч болж. Тэгсэн. Тэгэнгуутаа Франко чинь 13 дугаар Альфонсо хааныг би 13 дугаар Альфонсо хааны хаан ширээнд зална. Тэгтээ яриа л яваад байсан. Өөрөө ч уулын цэргийн дарангуулагч нар чи хааныг авч хайдаг штеп. Тэгж энэ нөхөр болохоор тэгтээ тэргөө ингээд иргэний дайн болоод хаанад угаасаа ингээд Европын орноор хөөгдөө явжсэн учраас би ер нь бол Альфонсо 13 дугаар Альфонсо хааныгаа буцаад хаан ширээнд нь зална. Гэхдээ зарим их сурвалж дээр бол энэ Франко бол амар залтай нөхөр байсан. Ард түмэн ингээд нэг хааныгаа эргээд ингээд хааныгаа хүсэж хүлээж ирсэн учраас өөрөө удирдахын тулд зүгээр л хааныг одоо юу гэдгийг авцарнаа би хаан ширээнд нь залнаа гэд хотлоо гошруулаад яваад байсан. Хотлоо амлаад тэгээд ингээд иргэдийн итгэлийг олоод ингээд 3 жил гарan ярьж явж хагаад тэгээд ингээд яриад явсаар байтал чинь 41 оны 2 дугаар сард нөгөө 13 дугаар хөөгдсөн 13 дугаар Альфонсо хаа чинь гадаадад нас орчиж байгаа. Хүүд ирж амжаагүй. Тэгсэн арай гэж ингээд нэг юм одоо 39 онд Испаний иргэний дайн дуусаад за одоо нэг ингээд учраа олондоо гэж хэлж дэлхийн 2 дугаар дан гараад за ингээд дэлхийн 2 дугаар дан гараад ингээд юу ханта манта болоод ингээд яг үннийг хэлэхэд Франко ч өөрөө сэргийн дарангуулагч ч бас нэг үнэндээ үнэхээр нэг тийм хааныг авцраал хаан ширээнд суулгаад ах нэг тийм яг үнэндээ хүсэл бол байгаагүй. Зүгээр л энэ бол улс төрийн зайл байсан. Өөрөө дарангуулахын тулд хааныг нь хажуудаа одоо зүгээр нэг юм хүүхэлтэй маягаар байлгадаг. А яг үндсэндээ өөрөө ирэх мэдлээ хэрэгжүүлэх гэж хаана албаар одоо юу гэдэг. Ард түмэн хүсэж шүү дээ хаана. Тэгээ хаан маань ингээд гадуур Европын орноор дэшүүчлээд яваад. Дэшүүчлээд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулчаад эргээд хэдүүлээ нэвтрүүлэг рүү оръё. Аялахад даас хязгааргүй өгсөөрөөр жуулчин компани Жанжажи Аватар киноны гайхамшиг мэдрэх аяллаараа хамтран ажиллаж байна. За энэ аялал 6 өдөр 5 шөнийн ийм аялал байгаа. За энэ аяллаар бол маш олон гайхамшигтай байгалийн сонин тогтцыг үзнэ. Та ер нь бол хэрвээ Аватар киног үзээгүй бол энэ аялалд яваад үзэх юм бол яг үнэхээр энэ дэлхий мөн үгүй юу гэж гайхаширсан. Тэ зүгээр л энэ ингээд дэлхий дээр байгаа юу? Ямар нэгэн өөр нэг юм харь өөр ертөнцид очсон шиг ийм санагддаг юм гэсэн. Би Аватарыг үзчихээ зураг авалтын хаан юм бол гэж хайж олж байгаа Жанжажиг мэдчихсэн шүү дээ. Тий, за нөгөө алдартай Тэнгэрийн хаалга гэдэг уулыг үзнэ. 99 нухчаат замыг үзнэ. Жанжажи үндэсний ойн хүрээлэнг үзнэ. Баялуун гэдэг алдартай цахилгаан шатаар явна. Аватар киноны зураг авалт хийсэн тэр сонин тогтцтой байгалийн өвөрмөц сонин тогтцтой газрыг үзнэ. Шар лууны агуй дэлхийн хамгийн урт газраас 300 м-т өндөрт байрладаг Гранд Каньон гэдэг ийм том хавцал дээгүүр шилэнгүүр тавьсан. За тэр шилэнгүүрээр явна. За тэгээд Чандо хотод шопинг буюу худалдаа хийх боломжтой. За аялал байр нь 3 дугаар сард ер нь аялахад хамгийн тохиромжтой улирал гэж үздэг юм байна. Цаг агаарын хувьд халуун жүш хүүтэн жүш яг аялахад таатай. Тэгэхээр 3 сард 3 аялал гарах юм байна. 3 сарын 14-өөс 19-ны хооронд, 3 сарын 19-ноос 24-ний хооронд, 3 сарын 26-наас 31-ний хооронд гэсэн юм 3 хувиар гарч байгаа юм байна. Аяллаа үний хувьд бол том хүн 2 сая 750 мянган төгрөгөөл хөөхөд 2 сая 450 мянган төгрөг юм байна. За энэ үнэнд юу багтдаг вэ гэхээр онгоцны тийз орж байгаа. Тэгээд онгоцны буудлын такс орж ийн. Тэгээд зочид буудлын одоо хөтөлбөрт нь байгаа зочид буудалтаа буулгах зардал, за хоол үзүүрийн зардал цаанаасаа. За тэгээд аялагчийн иж бүрэн даатгал энэ зардалд орсон байгаа. Энэ 2750, 2450 дотор. За тэгсэн үнэхээр төлбөрийн гой боломжуудыг биднэрт өгж байна. Одоо бид нар чи ингээд дараалаад 2 баяр тэмдэглэх гээд ингээд төлбөрөө хэцүү байж штэ тий. Цагаан сарыг ардаа үдчихлээ. Одоо Мартин 8 болох чинь гэтэл аялчмаар агаад байдаг. За тэгвэл Голланд банкны зээл, Хаан банкны зээл, StorePay, Payon, Simple зэрэг юм банк болон аппликейшнуудыг ашиглаад зээлээр аялах боломжтой юм байна.
Энд дээгой таалагдчих. Тий, одоо аялаад дараа төлье гэдэг ийм бас боломж өгж болж байгаа байхгүй. Тий, танд мөнгө байхгүй бол одоо аялчаад тэгээд баг багаар өөрийнхөө санхуд дарамт үүсгэхээр баг багаар тэр зээлээ төлчих болно. Тийм шүү дээ. Тэгээ ер нь ковидоос хойш яг энэ нөгөө нэг дараа аялыг гэдэг бэлцэв шиг байгаа тий. Тий. Хэрвээ боломж нь гарвал та одоо байгаа дээрээ аялаад тэр аяллахын амттай хоолоо идээд гоё сайхан ядралгүйгээр ингээд аялаад зугаалаад ирэх хөгшөрснөөхөө дараа аялна гэвэл тэгэл ер нь бол бас ер нь бол энэ ковидын дараа нэрээ хөгшөрсний дараа аялах бол тийм ч таатай биш юм байна гэж дэлхийн нийтээр боддог болсон гэсэн чинь. Харин тийм. За тэгээ онцлог давуу талаас нь дурдах юм бол аялал бүрд тухайн нутгийн болон монгол хэлтэй хөтчүүд хамт явна. Тухайн нутгийн хөтөч гэдэг чинь монгол хөтчөөс хамаагүй өөр шүү дээ. Яг одоо төрлөх газраа сайн мэдж байгаа үг гэсэн үг. Энэс гадна аялал бүрд тухайн газрын хамгийн гоё сор болсон үзүр газруудыг хөтөлбөртөө багтаасан байгаа. Аялагчдынхаа итгэлийг даасан аялал бүрийн ард маш туршлагатай мэрэгжлийн баг ажиллаж байгаа гэж байгаа. Энэ мэрэгжлийн баг байна гэдэг чинь өөр аягүй чухал юм шиг байлаа шүү дээ. Сая ингээл цагаан сараар айлууд гэсэл нагцын доо очсон чинь Таиланд явсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ тийш явахдаа ер нь бол ингээд жижигхэн компаниудаар явах аягүй дими юм байна гинэ. Яг тэгэхээр туршлагагүй учраас. Тэгэхээр ийм туршлагатай ард нь бүр бүхэл бүтэн баг ажиллаж идэг ийм газрыг сонгох нь хаа ханаа хэрэгтэй гэсэн. За, Жуулчин компани бол 75 жилийн туршлагатай компани шүү дээ. Хэлээд үг. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7288 12 12 гэсэн дугаараас авна. 7288 12 12. Мөн Жуулчин цэгийн мэн гэдэг сайт руу хандаад энэ жанжээжигийн аяллаа яг ямар учиртай ямар газар үздгийг энэ төр зураг хүргийн бүгдийг нь харж болно гэсэн үг. За баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хаан. За бид Испани 1-р Хуан Карлос хааны тухай ярьж өгч байна. За тэгээ ямар ч байсан сая мөөгийнхаа ярьж ирснээр ингээд дэлхийн 2-р дайн хараа дуусчихсан тий. За дэлхийн 2-р дайн дуустсан байжээ. 1947 оны 6-р сард бүх нийтийн санал асуулга явуулжээ. За Испани даяараа. Яа тэгээд тэр эдгээр чинь нөгөө хаантай байх үгүй байх үгдээ шийдэх хэрэгтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр Испанчуудын 90% нь энэ санал асуулганд хаанд засаглалтаа эргэж орё гэдэг ийм санал асуулга өгсөн юм байна. За. Ингэсэн учраас нөгөө Франсиско Франко гэдэг хүн чинь 1947 оны 7-р сард Испанийг хаант засаглалтай улс болгох хуульд гар үсэг зурчээ. За. Ингээд хаант улс гэд баталсан учраас хааны удмынхнаас хаан ширээнд суухан хайж байгаа шүү дээ, тийм ээ. Ингэсэн нөгөө 13 дугаар Альфонсо хаан айл эзэний гадаад дэж нас орсон. Түүний том хүн бас нас орсон юм байна. За. Тэгсэн дунд хүн төрөлхийн хилгүү дүлий ийм хүүхдээс юм байна л да. Тийм учраас хаан ширээнд суухад ерөөсө тохиромжгүй гэд энэ хүүхд хасагдчихж байгаа. За ингээд баг хүү Хуан Инфанте гэдэг ийм хүнийг хаан ширээнд сурахаар болсон юм байна л да. Тэгсэн чинь энэ хүү чи одоо нөгөө аавыгаа гадаад явж исэн хүүхэд ч тийм ээ. Тэгээд 1945 онд Испанчуудад хандаад бүр тунхаг гаргасан юм байна. Энэ тунхагтаа юу гэсэн гэхээр Франсиско Франко бол цэргийн эрэлтээр засгийн эрх аваад нацист Германыг дэмждэг байсан. Түүний дэглэм Испани ард түмний зан заншил ёс суртахуунтай харшлан гэдэг ингэ мэдэгдсэн юм байна. Тэгээд ингэсэн учраас энэ Хуан Инфанте хаан болоход хитрхи либерал үзэлтэй гээд хаан суулгаагүй өөрөө төргийн түргэнээр байгаад байгаа гэсэн нөгөө дарангуулж чинь. Франко тий мэдээж. За гэхдээ Франко 1947 онд Хуан Инфантыг гэр бүлийнх нь хамтаар маш сүр дулаантайгаар Испанд эргэж ирэхийг ураад түүний хүү 10 настай Хуан Карлосыг өөрийн залгамжлагчаар зарлж байгаа. Тэгэхээр Испани 13 дугаар Альфонсо хааны дараа шууд 13 дугаар Альфонсо хааны ач нь шууд хаан болчихлоо шүү дээ. Тийм, уг нь аав нь залгамжлах ёстой. Гэтэл аав нь өөрийнх нь эсрэг юм хийгээд ангууд нь аавыг нь болоод энэ бол хитрхи либерал үзэлтэй байгаад байна гэж хэлэнгүүтээ гэр бүлийн ураад тэрний хүү 10 настай Хуан Карлосыг өөрийн залгамжлагчаар зарлж байгаа. Тэгээд энэ ч нөгөө дөнгөж 10 настай шүү дээ. Одоохондоо болчоор байгаа учраас төр засгийн хэрэг явдлыг эрхлэхэд нь би тусалчийя гэж хэлээд амар зөвүүн зайтай. Тэгээд энэ суудал дээр бүхэлдээ 20 жилийг өнгөрөөндөө. Тэгээд 10 настай зүгээр л бэлгэдлийн чанарт 10 настай хүүг хаан болгоцсон. Тий, яа хааны удам уу тийм. Гэхдээ ямар ч эрх мэдэл байхгүй. Өөрөө л бэлгэдэл. За, мэдээж энэ хооронд нэлээ юм болсон. 10 настай Хуан Карлосыг Испани ирээдүйн хаан болох хүн учраас би одоо юу гэдэг нөгөө төрийн тэргүүн гэдэг гатар Франсиско Франко гэдэг энэ том дарангуулагч би төрийн нэрийн өмнөөс одоо юу гэдэг би энэ хүүг хүмүүжүүлнэ. Бүр ааваас нь байгаад шүү дээ. Ааваас нь тусад нь би эн чи ирээдүйн Испани хаан. Тийм болохоор би энэ хүүг хүмүүжүүлнэ гэд шууд ааваас нь салгаад дураараа юм. Хажуудаа байлгаад тэгэд бүр элитийн дунд сургуульд сургаад, цэргийн академи төгсгөөд, Мадридын их сургуулийн улс төр олон улсын харилцааны чиглэлээр сургаад. Тэгэд өөрөө юу гэдэг вэ гэхээр энэ бол ирээдүйн Испани хааныг бэлтэж байгаа үйл явцаа гэж хэлдэг. Хажуудаа байлгадаг гэсэн. Ер нь бол зарим намтар судлаач нар бол зүгээр л хүүгийг барьцаалдаг байсан. Яа, би чи нөлөөлж ингэж удаас бараг барьцаал гэлээж бүр амар. Нөлөөлнө шүү дээ. Нэгдүгээрт нөлөөлнө. Зарим утгаараа эн чинь хүү чинь миний гарт байгаа шүү дээ.
Чи ямар нэгэн байдлаар одоо тэр нөгөө нэг либерал гэдэг байгаа те 13 дугаар Альфонсо хааны хаан ширээ залгамжлах хамгийн отхон хүү Инфанте гэдэг байгаа тэр хүн чинь гадаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи ямар нэгэн байдлаар хаан ширээн залран малар янз бүрийн болох юм бол хүүч миний харайнд байгаа шүү. Тэгэд ард түмэнд ойлгуулахтаа болохоор би ирээдүйн Испани хааныг хүмүүжүүлж байна. Бэлдэж байна. Асар цалтай юм. Ингэж тайлбарладаг байсан. Яг үүндээ яг ямар нөхцөлийн хүмүүс л янз бүрээр тайлбарладаг төвчд. За ингээд Франко гэд Испани дарангуулагч Хуан Карлосыг бүр 10 настайгаас нь эхлээл чи аавтайгаа харилцах болов. Яана. Шууд аав хоёр ингээд салгацсан. Аавтайгаа харилцах болоо. Тэр хүн бол чиний биологийн эцэг. Тэрнээс өөр юу ч биш. Чиний өвөө чинь 13 дугаар Альфонсо хааны одоо юу гэдэг хамгийн сул дорой 3 дахь хүүхэд нь чиний аав чинь. Тэгэхээр чи аавтайгаа харилцаа болоо. Тэр чинь зөвхөн биологийн хувьд эцэг чинь. Харин чи бит хоёр бол Испани улсыг ирээдүйд авч явах удирдагч нар буюу төрийн тэргүүнүүд ээ. Цаваа зайлтай юм бэ. Гэж 10 настай одоогийн хаан байсан. Одоогийн биш, одоогийн хааны өмнөх хаан буюу 1-р Хуан Карлосыг 10 настай байхад ингэж ярьдаг байсан гинэ. Амар хайр. Тийм. Тэгээд ерөөсөө Франческо Франко бол Хуан Карлосыг яг ингээл би чиний өргөмөлцөг. Тэгээ хоёул Испани хамтдаа одоо юу гэдгийг зөв чиглэлд өдөрдөн зална. Чи аавтайгаа харилцаа боль. Ер нь аавтай нь уулзуулах ч гэсэн маш дургүй байдаг гэсэн гинэ. За одоо бас нэг юм сони юм байгаа. Хуан Карлос эрэгтэй дүүтэйс юм байна. За тэгсэн тэр нь болохоор Инфанте Альфонсо гэдэг 1941 онд төрсэн Хуан Карлосоос 3 насаар дүү сэргэлэн цовоо юм хөөрхөн хүү гэж л дээ. Хэрвээ Хуан Карлост ямар нэгэн золгүй явдал тохиолдчих юм бол Инфанте Альфонсо гэдэг энэ дүү нь хаан ширээний жагсаалтанд нэгээр гарч ирнэ шүү дээ. Одоо ах нь юу гэсэн байгаа юм чинь тэгээ зарлагдсан байгаа юм чинь тий. Тэгсэн Франко Хуан Карлосыг асран хамгаалж яснаас Инфанте Альфонсог ерөөсөө тоогоогүй юм байна. Тоогоогүй ч бас нөгөө нэг эцэг эхийн гар дээр сурвалжит язгууртны ясаар хүмүүжсэн байна л да. Тэгээд Хуан Инфантегийн гэр бүл Португалд энэ үед амьдарч байсан гинэ. 1956 оны улаан өндөгний баяраар цэргийн сургуульд намраад 5 хоногийн чөлөө өгсөн болохоор 18 настай 1-р Хуан Карлос Португалийн Estoril хотод эцэг эхийнхээ гэрлөө явсан юм байгаа. За ийм үйл явдлаас тэгсэн тэр өдөр нь өсвөр үеийнхний гольфийн тэмцээнд дүүн төрүүлчээд нэг тийм онцгой баяртай байсан юм байна. Энд ч одоо 15 настай хүл гэсэн үг шүү дээ. Ингээд баярын ширгээ засаж явах үед ах トゥ хоёр хоёулахнаа нэг өрөөнд байх үед Хуан Карлос дүүгийнхаа нүүрлөнд буудаж амийн хүнөөс. Йоо за. Өөрийнхөө дүүг штэ. Төрсөн дүүгээ нүү? Төрсөн дүүгээ амийн аваад чи 3 насны зөрүүтэй дүүн штэ. Буудаад уу? Буудаад талцсан. За. Тэгээд гэрээ үржлэгч нарын хэлснээр болохоор ингэсэн. Инфанте Альфонсо гинэт өрөөнд орж ирэхдээ хаалгаас авсан гинэ нөгөө дүүн. Тэгсэн чинь хаалгаас авангуудаа ахыгаа буюу Хуан Карлосыг цохиод авсан юм байна. Тэгээ Хуан Карлос зоцсондоо барьжсэн бууныхаа гохойг дарсан чинь дүүгээ буудцаа гэж гэрийн үржлэгч нар мэдүүлсэн. Йоо бас Испани хааны гэрүүлж ийм амар болсон юм. Амар. Нөө манай юу шиг юм болох нэ. Нууц товч шиг. Харин тийм байгаа. Ер нь л энэ хаадын гэр бүл айгүй учиртай юм аа. Тийм. За энэ буу болохоор тэр нөгөө Хуан Карлос ингээ дүүгээ гар буугаар буутсан гэдэг чинь. Энэ буу хаанаас гараад ирвэ гэхэд Хуан Карлос ингээ нөгөө нэг 5 хоног цэргийн сургуульд нь амраад ээж аав дээр очиж штэ. Estoril гэдэг Португалийн Estoril хотод байгаа. Тэгэнгүүт гэрлүүн явахт нь Франко энийг чи Альфонс дүүндээ бэлгэлээрээ гэд гар буу гэсэн байгаа. Яах ч юм бол мэдхгүй энэ өөрөө аюу сонин хариг. Бараг Франко ер нь тэр ингээ нөгөө Хуан Карлосд нийлж байгаа дүүг нь баг хөнөөцсөн юм биш үү юм. Гэрлүүгөө явахт нь чи энэ гар буг дүүдэ бэлгэлээр Альфонс дүүдэ бэлгэнд өгөөрэй гэд 22 калибрийн револьвер буюу ийм иргэдэг одоо юу гэдэг дамартай ийм гар буу өгсөн байгаа юм. Амар юм. Тэгвэл ч одоо хичнээн наана бэлгэлж байгаа гэсэн мөртлөнгөөсөө цаавраа үг хэлээд байгаа юм биш үү дээ. Юм дайгаад ч байгаа юм шиг. Мэдхгүй. Тэгэд хөвгүүдийн аав Хуан Инфанте сандраад гар буг одоо юу гэдэг ингээд хүүн дүүгээ алчлаа штэ. Тэгэнгუთ шууд ингээд Хуан Инфанте гэдэг уул нь хаан болох гэж ийсэн 3 дугаар Альфонсо хааны хүү Хуан Инфанте гэдэг аав нь шууд сандарч гүйж ирээд гарбууг нь аваад тэнгис рүү шидцэн гэж байгаа байхгүй. Гэхдээ дараа нь тэр тэнгисийн эрэг хавийг нэгжээд ерөөсө бууг нь олоогүй цагдаа нар. Тэгээ энэ ч нөгөө Португалд болсон хэрэгжлэх хүн амны эрэг болж байгаа байхгүй. За ингээд 18 настай цэргийн сургуулийн сонсогч Хуан Карлос 15 нас хүрээгүй төрсөн дүүгээ өөрийн гараар буудаад алчиж байгаа. Тэгэхдээ энийг юу гэж ах トゥ хоёр бие биенийг үнэлж тий түүхэн тэмдэглэж үлдээдэг вөхөр буу алдсан буюу золгүй явдал болсон гэж. Сум алдсан гэж. За ингэж хэлж байгаа. Ер нь бол Испани хаан ширээний яг
дараа буюу одоо Хуан Карлосын дараагийн хүн гэд ингээд яригдчихсэн ийм одоо тэгээд маш сэргэлэн ухаалаг тийм үнэхээр лаг ирээдүйд бол үнэхээр мундаг залуу болох нь тодорхой байсан ийм хүү ингээд буудуулаад тасарч байгаа. Энэ лавын голоор хоёр хүүгийн зураг гарч ирсэн ямар амар юм бэ чи хоорондоо яасан ч адилхан юм. Тий ингээд айгүй нэг тийм сонин нөхцөл байдал үүссэн. Тий тэгээд юу хийсэн юм бэ лээ? Яг одоо юу гэдэг нь Португалийн цагдаагийн газар болон Португал дахь элчин сайдын яамнаас мэдээлэл гаргаад за тухайн өдрийн 20 цаг 30 минутын орчимд эрхэм ноён Инфанте Альфонсо өөрийнхөө бууг цэвэрлж байгаад аав нь өөрийнхөө бууг цэвэрлж байгаад санамсаргүй гал алдсны улмаас сум одоо хүүгийн туханд нь тусаад эмнэлгийн тусламж ирэхээс өмнө хэдхэн минутын дотор амьсгал хураажээ. Энэ үед түүний хажууд ханхүү Хуан Карлос хамт байлаа. Бууц үгний аав нь бол очиж байгаа юм тэгж байгаа юм шиг л шүү дээ. Ямар амар юм. Тэгээ уул нь бол Хуан Карлос дүүгээ будаад алдсан гэд юуны гэрийн үйлчлэгчнэр нь мэдүүлэх гэсэн чинь зүгээр албасны мэдүүлэг бол Испани Португалийн цагдаагийн газраас болоод Испани элчин сайд юмс хамтарч мэдээлээ ихтэй. Инфанте Альфонсо өөрөө ингээд бууга цэвэрлж агаад хүүгээ будаад алдсан. Буу алдсан, сум алдсан. Ийм харамстай явдал болсон гэж мэдээлэл гаргаж байгаа. За энэ үйл явдал болчоод Хуан Карлос Испанд эргэж ирээд болсон явдлыг нөгөө дарангуулагч Франкод ярьсан юм байна л да. Тэгсэн чинь Франко зол явдал болсон биз дээ. Март гэсэн гэж. Ийм ингэж тэмдэглэж зүйлсэн байт юм л да. Тэгээ хүүхэд юугаар тоглож болохгүйг нь Франко маш сайн мэдсээрэж иж албаар л буу гэж явуулсан юм шиг харагдаад байгаа зү. Тэгээ хүүхэд ямар ч тийм зориг байхгүй энэ бууг бэлгэлээрэ гэдэг чи одоо юу гэсэн үг юм дөнгөж 15 настай хүүхдэд буу бэлгэлнэ гэдэг чи сонин тий. За тэгсэн өөр нэг их сурвалж буюу Хуан Карлосын ээжийнхэн шадар шивгч нь мэдүүлэг өгсөн байгаа. За ээжийнхэн шадар шивгчний мэдүүлгээр Хуан Карлос Инфанте Альфонсог нүүрэнд нь тулгаж агаад буудсан. Дүүгээ. Шууд нүүрэнд нь будаж агаад энэ ямар ч нөгөө нэг хаалгаас аваад зочиндоо одоо нөгөө сум малтсан юм ерөөсөө биш. Албаар шахуу тий нүүрэнд нь тулгаж агаад буудсан гэдгийг мэдүүлэлэг өгсөн. Хамгийн амир нь энэ мэдүүлгийг өгөнгүүтээ энэний дараа энэ хүн өөрөө Орос руу галах болсон. Хин чин талаар дахиж ам нэгийг өгсөн. Сонио. За тэгсэн нөгөө Хуан Карлос чи энэ үед дипломат паспорттай дээрээс нь бие хамгаалагч, бараа болгоч, дагалдагч гэдгээл ингээд асар олон хүмүүс дагуулж явж байгаа шүү дээ. Ийм учраас Португалийн цагдаагийн газар түүнээс мэдүүлэгч авч чадаагүй мэн. Ингээд хаан ширээ ямар ч өрсөлдөгчгүй болчихж байгаа. Хуан Карлос 13 дугаар Альфонсо хааны удмаас хаан ширээнд суух боломжтой цорын ганц залгамжлагч нь болж үлдчихэж байгаа. За энэ ингэж явсараа за ингээд нөгөө нэг Франческо Франко ч юм бол ер нь Испани одоо үеийн том дарангуулагч Франко ер нь бол дэлхийн нийтээр ч гэсэн Испани дарангуулагч Франко л гэдэг л да. Дал хүрээд ер нь бол хараа нь муудсан Паркинсоны өвчтөй болт юм ээ л да ингээд гарын салгалдаг. Тийм ингээд гарын салгалаад байдаг. Гар толгоон болгоно ингээд байнга салгалдаг. За ийм өвчин тусаад тэгээд ер нь бол ингээд харцсан ингээд нэг газараа ингээд тогтож болдгоо нэг ийм сонирн болцсон. Тийм тэгээд ер нь энийг нуух гэж дандаа хар нүдний шил зүүж эхэлсэн. Тэгээд ер нь бол Франко ер нь бол за би ч хөгшөрч जैन да гэж бодсон уу яасан 69-с 71 нас хүртэл энэ хоорондоо бол Испани парламент руу хуулийн төсөл оруулсан. Тухайн үед 31 настай байсан Хуан Карлосыг миний залгамжлагч бол энэ Хуан Карлос хааны зэрэгтэй Испани улсын төрийн тэргүүн гэж хааны зэрэгтэй гэж хаан уул нь хаан шүү дээ. Хаан болоогүй. Гэтэ хаан болох хүн л дээ. Тэгэнгუთ харин тий шууд хаанч гэж зарлчихгүй байхгүй. За миний дараа бол Испани төрийн тэргүүн хааны зэрэгтэйгээр энэ Хуан Карлос намайг залгамжлана гэдэг ийм хуулийн төсөл парламенттай оруулж батлуулж исэн. За ингээд Франко Хуан Карлосыг залгамжлагч гэж зарласан байна. Тэгтээ альбом тушаал өгөөгүй. За ингээд хааны зэрэгтэй гэсэн болохоос бас хаанч гээгүй. Заваа юм тий. Хааны зэрэгтэй төрийн тэргүүн намайг залгамжлагч гэсэн. Тэгэд ямар ч эрх мэдэл өгөөгүй. Зүгээр л ингээл намайг залгамжлагч гэдэг нь бас амар юм аа. Тий, тэгэл чи намайг өгтөл чи юу ч хийхгүй. Ингээд өөрөө 75 оны 11 дугаар сарын 20-нд нас барах хүртлээр Испани улсын төрийн тэргүүн ерөнхий сайдын ажлыг өхөн өгтлээ давхар хашижсэн. За Франко ажлаа ер нь бол өөрөө ингээд ажлаа өгөөд Хуан Карлосыг хаанаар тавьчих юм бол тэгээ шууд буцаагаад өөрийг нь одоо юу гэдэм бэ? Нэг эрх мэдлгүй болоод ирэнгүүт өөрийг нь буцаагаад шүүн. Тий, өөрийг нь буцаагаад одоо юу гэдэм бэ? Эргэж одоо юу гэдэг юу яа ноцсон өөрлөө ноцсон өөрийг нь бол дахиад хийсэн эргийнхээ төлөө шалгаж эхэлнэ гэж юу яадаг нөөцөлдөг боддог байсан гэж байгаа юм. За ингээд Франко ер нь бол 30 хэдэн жил одоо юу гэдэг Испанийг удирдах гэсэн ийм хүн. За тэгсэн
Энэ 1969 оны хууль багтлагдангуут буюу 7 дугаар сарын 23-нд нь Хуан Карлос Испаний хунтайч цол хүртэж байгаа. За ингээд эх орон ард түмэнд тангараагаа өргөж ийн л доо. Тэгсэн яг энтэй зэрэгцээд генерал Франко өөрийгөө генералиссимус гэдэг ийм цолоор шагнасан. Өөрийгөө. Энд ч одоо дэлхийн түүхэнд 10 гарахгүй хүн л ийм цолтой байдаг шүү дээ. Одоо генералуудын генерал гэсэн үг шүү дээ тий. Айгу том хамгийн л том цол юм билээ шүү дээ. Өөрийгөө ингээд яг энтэй зэрэгцээд зарлчихж байгаа байхгүй. Тэгсэн Франко хэдхэн хоногийн дараа Хуан Карлост Испаний арим агаарын цэргийн хүчний бригадын генерал гэдэг ийм цол олгож байгаа. Тэгэд энэ цол нь болохоор шүү дээ амрын нийтдээ 1.5 гушуу за мөн хамгийн доод тушаалын генерал гэсэн үг юм байна. Өгж байгаа цол нь энэ. За энэс гадна Тэнгисийн цэргийн хүчний контр адмирал гэдэг ийм цолыг бас олгож байгаа. Гэсэн чинь энэ мөн л адилхан нэг зураастай хамгийн бага тушаалын дид адмиралын цолыг олгож байгаа. Адмирал гэдэг нь хуурай газрыг харуул генерал гэсэн үг юм гэлээ. Тэнгисийн хүчинд генерал гэдэг цол байхгүй. Хуурай замын цэрэгт бол генерал, Тэнгисийн цэрэгт бол адмирал. Тэгсэн энэ цагаас хойш Хуан Карлос Албан ёсны бүх арга хэмжээнд төрийн тэргүүний баруун гар талд суудаг бас юм л да. Одоо нэг юм жоохон албан тушаал авчингуудаа. 1975 оны 11-р сарын 22-нд Франког нас орсноос 2 өдрийн дараа Хуан Карлосыг Испани хаанаар өргөмжилж байгаа. Ингээд 1-р Хуан Карлос хаан гэж нэрлээд арим нисэх хүчин Тэнгисийн цэргийн 4-р цэргийн генерал цолыг олгож байгаа юм лээ. Тэгээ энэ 4-р цэргийн генерал цол гэдэг нь болохоор түрүүн чинь 1.5 гушуутай цолтой байсан шүү дээ. Одоо бол 4-р цэргийн гэхээр 4.5 гушуутай манайхаар болохоор армийн генерал гэх юм уу та. Ийм цол юм байна л да. Тэгээд энэ нь бол зэсэгт хүчний хамгийн дээд цол юм байна. Зэсэгт хүчний ерөнхий командлагч болсон гэж ойлгож байна. Нас орсныхан дараа гэсэн үг шүү дээ. За 14 цаг 40 минут болж байна. За хайртай хүмүүстэй хамгийн сайныг нэг сүрээтэй очир тагнсын био олигны нухарш нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За био олигны нухарш болохоор олон төрлийн юутай юм бэлээ. Төрөлтэй. Зүгийн балтай био олигны нухарш гэж байна. Цангис жимстэй, халапино халуун чинжүүтэй, тэгээд энгийн ногоон сонгонтой, амтд чинжүүтэй, халуун ногоотой гэсэн ийм төрлүүдтэй. Халуун ногоон дуртай хүмүүс энэ халапино халуун чинжүүтэй их гоё юм бэлээ. Тийм үү. Би болох нэг улаан хайрцагтай, улаан савлгаатай халуун ногоотойг нь иддэг байсан. Жохон дарвигдсан гоё л тоо. Халуун ногоотой нь бол тийм био брэнд илгэний нухшны үндсэн түүхийд болох энэ өхрийн илгэн өөх тос багтай тижээллийг түргэн шингэждэг зис төмрийн агуулмж өндөр маш олон уураг амин хүчлээс бүрдэж байгаа. Тэгэхээр яг ийм учраас сахарын хэмжээ докторжуулж өгнө, нойргуудал, цочрол сэтгэл хөдлөлийн эсрэг ийм үйлчилгээ үзүүлдэг гэж шүү. Витаминаар баялаг учраас ерөөхдөө дархлааг айгүй сайн дэмжиж тэр боцин солилцоонд их сайнаар нөлөөлөх юм байна. За одоо бол ерөн зүгээр ингээд бүх сүлжээ дэлгүүрүүдээр яг эдний ийм савтай ийм био олигны нухшууд гараад ирсэн. Ер нь бол маш ам сайтай хүмүүс хэрэгэлдэг. За ирээл дуусчдаг юм дөө. Тийм. Савлгаанаас нь олж хүмүүс илүү их танигдаж эхэлсэн. Тийм ингээд нөгөө тагалчдаг болохоор тэг чи ингээд илгэний нухч гатахгүй. Тэгээд ингээд 2-3 өдөр ингээд ичдэг ш тэгээд тааруулаад. Тэгээд савын дараа нь юмд ашигласан ч болдог байхгүй юу? Тэгээд сав цуглуулдаг. Яадгийн. За алидэн сав цуглуулдаг болоод эхэлсэн. Яг тий. За 7 төрлийн ийм одоо гоё илгэний нухшиг буюу био илгэний нухшиг бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарж байгаа хаан сайгуул байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 76 тэгтэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаараас авах боломжтой. Тэгээ ер нь Facebook дээр очир дагнс гэж хайж байгаа даачх юм бол эдний бүтээгдэхүүнүүдийн одоо зургууд нь маш их байдаг, тайлбарууд нь байдаг, их гоё өгөөчтэй ийм пэйж байлээ. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ хайртай хүмүүстэй хамгийн сайныг нэг суурайтаагаар очир дагнсын био илгэний нухш хамтран ажиллаа. За бид хаадын түүх гэдэг болон шинээр эхлүүлээд тэгээд Испани одоогийн хааны аав буюу өмнөх хаан нь 1-р Хуан Карлос гэдэг хааны түүхийг ярьж өгч байна. За ингээд хаан болоод авсан. Муу дарангуулагч арай гэж нэмүүлээ. Тэгсэн. За ингээд дарангуулагч Франко нас орсон. За ингээд хаан боллоо. Уул нь бол 47 оны хуулиар аав нь хаан ширээнд суух байсан ч гэсэн Франко өөрөө бараг альбан бусаар хаан одоо дарангуулагч байсан. Аавыг нь хаан ширээнд суулгахгүй байсаар гоод хүүхдийг нь хажуудаа өөрийнхөө утсан хүүхэлтэй болгож одоо бараг л нэгсний барьцаанд ч юм шиг тэ сонин байдлаар байлгасаар байгаад хизээ хойно ингээд нэг юм хаан болж байгаа. За хүмүүс Хуан Карлосыг хаан ширээнд ер нь бол нэг удахгүй байхаа гэж спанчууд ярьдаг байсан гэн тухайн үедээ. Тий удахгүй дахиад нэг цэргийн дарга нэг цэргийн том хурандаач гэдэг юм цэргийн генерал гарч ирээд цэргийн эргэлт хийгээл тэгэл их мэдлийг нь буулгаад авчна гэж бод ярилцдаг байсан гин. За тэгээд ч нөгөө талаас яг нөгөө цэргийн том дарангуулагч өсгсөн энэ хаан болвол за хаан ширээгээ алддаггүй маа гэхэд Франкогоос дутхгүй амар том дарангуулагч болно. Ийм дарангуулагч хаан болно. Яагаад гэвэл цэргийн том дарангуулагч өсгөлөө шүү дээ. 10 наснаас нь хойш. Тэгээд ер нь бол жоохон одоо юу гэдэг ам муутай байсан. Тэгээд ер нь бүр Испани хэвлэлүүд
Испани төр зүрийн хаан, богино хугацаатай хаанчлал, эсвэл хүлээн авалтын ширээний ардал гэрэлтэж харагддаг дөрвөмт хувцастай хүн. Хүүдий. Ингэж албаар илэглэж хочилж хэвлэлүүд бичдэг байсан юм байна. За гэхдээ 1700 оноос хойш Испани хаан ширээг барьсан Бурбоны удмын хааныг эдгээр дутуу үнэлсэн. Хүмүүс дутуу үнэлжсэн гэсэн үг. Хуан Карлос Испани маягийн гал халуун цочор сэтгэл хөдлөлөө төгс барьж чаддаг юм хаан байсан гэдэг. Одоо ингээл нөгөө юм л болов савчж гал гэдэг сэтгэл хөдлөл шүү дээ тий. Маш сайн барьдаг байсан. Улс төрийн нөхцөл байдлыг маш соргогоор мэдэрч чаддаг байсан. За бас Европ даяар юу болж байгааг хараад, ажиглаад, үнэлт дүгнэлт өгөөд ийм сууж идэг шинжээч маягийн болсон байгаа. Энд чинь өөрөө нөгөө нэг эзэмсэн мэрэгчлэн улс төр олон судлаач шүү дээ тий. Тэгэхээр ийм шинжээч болсон гэж хэлж болно. Улс орноо хэрхэн яаж авчих вэ гэж боддог байснаас биш ер нь бол ингээл нөгөө найрын ширээ гэсэл хүлээн авалтанд парад хуцастай очиод байдаг ийм хаан байгаагүй гэсэн. Бүр 1 жил гэртээ бүгсэн гэж байгаа. Энэ хугацаанд ер нь яг яах вэ? Испани цаашдаа яах вэ? Ард түмнээ яаж удирдах вэ гэд дотор аяг боддог гэсэн гинэ. Тэгээ Хуан Карлосыг анзаарснаар 1970-ад онд Европын бараг бүх улс ардчилсан замаар замж ийн гэж шүү. За тэр инглээ гэл ерөөд өөрөө нөгөө шинжиж байгаа шүү дээ, тий. Ингэж жаад 1977 онд маш шийдэмгий алхам хийсэн нь одоо энэ дарангууллаас гарч байгаа Испанийг ардчлал руу хөтлсөн гэж үзэж болох юм билээ. За ер нь бол энэ нөгөө маш том шийдэмгий алхам гэдэг байгаа нэг юм 5 зүйлийг онцолж хийж болохоор байна л да. Нэгдүгээрт нь Франкод олон жил тууштай зүтгэж итгэлтэй хүн болсон байсан тэр нөгөө Карлос Ариас Навара гэдэг энэ хүн Испанийн засгийн газрыг тухайд удирдахжсэн юм байна. Энэ нөгөө нэг өмнөх дарангуулагчийн өсгсөн дарангуулагчийн хүн гэсэн үг шүү дээ, тий. Тэнгүүт нь Хуан Карлос Навараг ерөнхий сайдаас чөлөөлөөд шинжлэгч үзэлтэй Аделфо Суарес гэдэг хүнийг ерөнхий сайдаар томилж байгаа. За энэ хийснийг ажиллана. За дараа нь Испани Фланкс гэдэг намыг татан болгосон. За энэ нам болохоор бүр нөгөө Франкогийн дэглэмийг Альпиосны нам нэсэн юм. Тэр хүний нам гэж хэлж болохоор. Тэгээ өөрөө нөгөө нэг Хуан Карлос ч бүр баг хүүхдэрээ шавхах та энэ намд илсэн байсан юм байна. Тэгээ улсынхаа цорын ганц намыг татан буулгасныхаа дараа олон намын тогтолцоог зарлж байгаа энэ хаа. За тэгээ мэдээж нөгөө нэг олон намын системтэй учраас цаашаа олон намаас бүрсэн шинэ парламентын сонгуул явуулах зарлигийг гаргаж байгаа. За эцэст нь 1978 онд ардчлалын зарчим бүх иргэдийн хууль ёсны эрх хэрэгжүүлэг баталгаажуулсан шинэ үндсэн хуулийг баталсан 1978 онд. Ингэхдээ Испани хааны эрх мэдлийг буюу одоо нөгөө өөрийнхөө эрх мэдлийг хуулиар асар их хязгаарсан гэдэг юм билээ. Тийм тэгээ үндсэн хууль засаглалыг бичүүлэхэд ихээхэн анхаарсан. Энэ үндсэн хууль нь бол өөрийнхөө эрх мэдлийг бол маш сайн тандаж хассан ийм үндсэн хууль болсон гэдэг. Хаан байж ш тий. Өөрийнхөө эрхийг хасж ин гэсэн үг шүү дээ. За ингээд Испани орон нутаг бүс нутгуудад автономт эрх олгосон буюу одоо орон нутгийн асуудлаа өөрсдөө шийдгэдэг орлого зарлага байх юм бол тэрийг өөрсдөө тоод санхүүгөө өөрсдөө бүртгэх тиймээ төсвөө өөрсдөө зарцуул буюу одоо өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн либералчлал явуулсан гэх юм уу? Ийм ажлуудыг хийсэн юм байна. За Хуан Карлос хаан ширээн сууснаас хойш 2 жилийн дотор Испани улсыг ардчилсан чиг баримжаатай ийм одоо хөгжлийн замыг сонгох гол нөхцөлийг бол энэ хүн тавьсан. За тэгээд ерөөсөө үүнээс хойш хэдхэн жилийн дараа нөгөө хүмүүсийн зөвгнүүд исэн хар өдөр ирсэн. Буюу цэргийн эргэлт гарч магадгүй. Энэ хаан 81 онд Испанд коммунист үзэлтэй Сантьяго Карило гэдэг ийм хүнээр удирдуулсан цэргийн эргэлт хийх оролдого гаргасан. За яг ингээд ер нь бол цэргийн эргэлт хийх гээд хэцүү болоод ирсэн. Ер нь бол ингээд үйл ажиллагаанууд бужигнаад эхэлсэн. Тэгэн гууд энэ цэргийн эргэлтийг хаа очиж ер нь бол испанчуудын олонх нь дэмжээгүй. Тий. Тэгээд ер нь бол ард түмэн Хуан Карлос Испани засгийн газар яах вэ гэдгийг энэ хідэн өдрүүдэд нэлээд хүлээж исэн. Тэгэд ер нь бол нөгөө цэргийн эргэлт хийж байгаа Сантьяго Карило ч өөрөө том цэргийн эрхтэй учраас том цэргүүд цэвсэглэлтэй ингээд тий ингээд ер нь бол хэцүүдвэл иргэний дан үсчих гээд хоёр талаасаа за ингээд Испани засгийн газарч өөрсдөө цэрэгтэй цэвсэгтэй тэр Сантьяго Карило гэдэг цэргийн эргэлт хийж байгаа том цэргийн том эрхтэн дархтан ч гэсэндээ өөрийн дэмжигч нартай байсан. За тэгээд яг ингээд иргэний дан хийх үгүй юу гэдэг дээрээ тулчж байгаа. Тэгэн гол Испани эзэн хаан Хуан Карлос шууд телевизээр үг хэлсэн ард түмдээ хандаж. За яг одоо бол ингээд Испани ингээд цэргийн эргэлт хийх ийм оролдлого хийлээ. Би энэ оролдлогыг бол үнэхээр зэмлэн буруу шааж байна. Тэгээд энэ одоо юу гэдэг цэргийн эргэлтэнд оролцож байгаа, хувьсгалд оролцож байгаа бүх хүмүүст би уриалж хэлж байна. Би улс орны зэвсэг түвшний ерөнхий хамгааллагчийн хувьар цэрэг хөдөлгөөд та нарыг бүгдийг нь няцдарж чаднаа. Надад тийм эрх мэдэл байгаа. Гэхдээ та нар ч гэсэн Испани хүмүүс ээ.
засгийн газрын цэргүүд одоо засгийн газрын цэргүүд хувьсгалчдын эсрэг буюу та нарын эсрэг буу шагаамааргүй байна. Бид нар иргэнтэй хиймээргүй байна. Испанчууд бие биенийгээ ингэж одоо юу гэдэг одоо хөнөөмөргүй байна. Би үүнийг хүсэхгүй байна. Нөгөө ардчлал. Тэгээд яг уу ер нь Испани улсын ив нэгдэл доктортой байдлын бэлэгдэл болсон хааны хувьд, хаан засаглалын хувьд Испани ард түмэнд үндсэн хуулиар олгосон ардчилсан энэ одоо энэ зарчмыг бол би одоо юу гэнэ хамгаалнаа. Тий. За энэ ардчилсан засаглаар бол тий Испани улс бол Испани ард түмэн парламентынхаа гишүүдийг өөрсдөө сонгоод ингэж явдаг. Хааны эрх мэдэл бол маш хязгаарлагдвал болно. Энэ одоо юу гэдгийг энэ ардчилсан энэ тогтолцоог хэрвээ цэргийн эрхтэн гарч ирээд одоо юу гэдгийг нураана гэвэл би энийг хамгаална. Гэхдээ би юу яамааргүй байна. Дайтмааргүй байна. Иргэний дай үсгмээргүй байна. Тэгээд шууд бүгдээрээ зэвсэг төмөргөлдөөнөөс зайлсхий босогчдоо та нар бууж өгцгөө. Ер нь би та нарыг яахч вэ? Бослог гарч байгаа хүмүүс ч гэсэндээ л ер нь бол Испани хүмүүс гэж үздэг юм шүү дээ. Тий, чилгэж иргэн дай болно гэсэн шүү дээ. Гэсэн тэгээд ер нь бол хоёр талаасаа цэрэг хөдлөсөн бол нэлээд том хэмжээний одоо юу гэдгийг том иргэний дайн баг үүсэх хэмжээнд байсан гэж үздэг юм байлээ. Тэгээд тэгсэн харин энэ босогчдын удирдагч буюу нөгөө цэргийн эргэлт хийх гэжсэн удирдагч Сантьяго Карила гэдэг нөхөр болохоор за бурхан хааныг авраг гэж хэлээд тэгээд үгэнд нь ороод за бид нар тэгвэл бууж өглөө боллоо гэсэн тэгээд босогчдоос нэг ч хүнийг цаазлаагүй гэдэг юм бай. Зөвхөн мэдээж одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар ял оноосон байх. Гэхдээ ямар ч цаазалсан юу бол байхгүй гэж юм билээ. Тэгээ энэ дээр бол айгүй сайн тохиролцоо хийсэн үү? Яагаад тэр нөхөр буугаад өгчүү гэдэг нь бол айгүй сонин. За ингээд 1-р Хуан Карлос үндэсний баатар болж байгаа. Мэдээж. Тий. Улс орныхаа хамгийн нэр хүндтэй хайртай хүн болсон. Олон улсын байгууллагууд ч гэсэн түүний энэ алхмыг маш өндрөөр үнэлсэн. Тэгээд хамгийн гол нь ингэж хэлсэн. Испани улс хамгийн амар амгалан ардчилсан улсын жишээнд яг энэ үеэс эхэлж ордог болсон юм байна л да. Тэгээд энэ явдлаас ерөөсөө л 11 жилийн дараа Барселона хотод испанчуудын зуны олимпийн наадмыг зохион байгуулсан. За энэ олимпийн наадмыг нь Испанийн цог цовлонд эзэн хаан 1-р Хуан Карлос нээж үг хэлжээ. Тэгсэн энэс гадна бас 1995 онд дэлхийд дахинд инх тайвны сахиулах үйл хэрэгт гаргасан хувь нэмрийг нь үнэлээд Хуан Карлост Нобелийн инх тайвны шагналыг хүртэж исэн юм байна. За нэгэн цаг үед одоо юу гэдэг ард түмнийхээ хамгийн хайртай үндэсний баатар болж исэн энэ Хуан Карлос хаан ер нь бол засаглал нь жаахан бараан байдлаар засаглал хаан ширээг дуусгасан. За 2012 онд Испанд эдийн засгийн хамрал нүүрлээд яг энэ үеэр Хуан Карлос 1-р Хуан Карлос хааны нууц данс авилгын мэдээлэл нь ил болсон. Хуан Карлос яг энэ мэдээг бүр ингэж няцаач чадаагүй. Тий наадах чинь биш буруу худлаач гэж хэлж чадаагүй. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 2-нд шууд телевизээр мэдээлэл хийгээд телевизийн нэвтрүүлэгт ороод за би ингээд өөрийнхөө хүсэлтээр хаан ширээнээс татгалзаж байна. Миний хаанчлал энэ хүрээд өндөрлөж байна. Испанчуудын ирээдүйн сайн сайхны төлөө би хаан ширээг хүүдээ шилжүүлнэ буюу өнөөдрийн Испани хаанд 6 дугаар Филипп. Тий өгсөн. Ингээд 2014 оны 6 сарын 17-нд Испани парламент одоо 1-р Хуан Карлосыг хаан ширээнээс огцрохыг зөвшөөрсөн. Маргааш нь буюу 6 сарын 18-нд Хуан Карлосыг хаан ширээнээс татгалзах тухай бичигт гарын үсэг зураад 39 жил Испаниг удирдсан 76 настай хаан ширээнээс бууж байгаа. 1-р Хуан Карлос. За ингээд ингэхдээ Испани парламент 1-р Хуан Карлос хааны Испани хаан гэдэг цолыг нь бол хэвээр хадгалуулж үлдээсэн. За ингээд Испанчууд хаангүй нэг хоноод 2014 оны 6 сарын 19-нд түүний хүү 1-р Хуан Карлосын хүү Филиппийг хаан ширээнд залаад 6 дугаар Филипп хаан гэж нэрлэсэн. Тэгэд Испанчууд дахиад ингээд санал асуулга авсан юм байна. Испанчуудын 56% нь 1-р Хуан Карлос хааныг сайн хаан буюу засаглал нь одоо эрг утгатай гэж үнэлсэн байт юм бил. 56 өнгөд чи баг 2.1 гэсэн үг шүү дээ. Бараг л. Тий. За тэгсэн Швейцар улс 2018 онд Хуан Карлосыг хууль бус орлогын их усүрт мөрдөн байцаалд явуулж эхэлсэн 18 онд. За тодруулах юм бол 2008 онд Сауди Арабийн ханаас 100 сая $1 авсан тодорхойлцсон. За тэгсэн чинь энэ ганцхан түүний дансанд орсон цорын ганц сэжигтэйг үлээ биш вэ гинэ. За цааш нь ингээд дахиад судлаад үзсэн чинь Персийн булангийн орнуудаас Испанд газрын цос нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ гэрээг байгуулахдаа бариал тутамд $1-2 бонус хувьдаа авч ирсэн нийл бас. Чаасаа. За ингээд Испани улсад түүнтэй холбоотой мөрдөн байцаалт 2020 онд албан ёсоор эхэлсэн байт юм байна. Тэгээд маш өргөн хүрээний том мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаад 1975 оноос хойш бүх ноог нь ухсан байгаа. За тэгсэн эндээс юу гарч ирсэн гэхээр Хуан Карлос нь Корино Ларсон, за шоу жүжигчин Барбара Ри, загвар зохион бүтээгч Марта Гай, Италийн телевизийн хөтлөгч Рафаэле Кара гэдэг ийм хүмүүстэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэдэг нь энэ одоо шалгалтын үеэр тогтоогдчихээ.
За энэ амар шууганаасаа болоод гэр бүлээс гадуур олон хүүхнүүтэй орооцолдсон, авилга авсан гэдгээсээ болоод 2020 онд 82 настай Хуан Карлос Испаний хаан тулсын нэр хүндийг унахгүй тулд эх орноо би сайн дураараа орхилоо гэж хүүдээ загтал бичээд орой шүн Испаниасаа цугдсан. Ээж аваасаа. Тэг ингээд 6 дахь Филипп хаанд ингээд загтал бичиж үлдээгээд тэгээд гадаад руу дөрвсөн юм билж. Ингээд одоо Арабын нэгдсэн Эмират улсад амьдарч байгаа. Энэ жил 87 настай. Одоо тий Испанд очих нүүр байхгүй болсон гэсэн үг. Гэтэ бас гүрийгээгүй болоо штэ тий. Тэгээд 62 онд гэрэлсэн эхнэр нь буюу Испани хатахан София болохоор би эх орноосоо дөрвөх нүгэл үлдээгүй. Би чамтай хамт явахгүй гэд үлдсэн. Одоо салаад ч гэдэг мэдгүй ямарсан Испанда үлдсэн эхнэр нь буюу хатнаа. Нөгөө нэг бахан хүүхнүүдийн асуудал гарч тэгсэн баг. Мэдхгүй тэгсэн баг. Тэгээд нэг хэсэг бол Испани үндэсний баатар гэж өргөмжлөгж явж исэн хаан ширээгээ хүчээр өгөөд өөрөө бүр эх орондоо амьдрах аргагүй болож зугтаж эх орноосоо гараад одоо Арабад амьдарч байгаа. Ийм хүн байна. Зөө сонирхолтой төгт юм аа. За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Аялахад алс хязгаар үгүй гэсэн уриатаагаар жуулчин компани Жанжажи Аватар киноны гайхамшиг мэдрэх аяллаараа хамтран ажилласан. За мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг гэсэн уриатаагаар очир тагин Симбио илгэний нухаш хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээ хүлээн авсараа 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөгөө.